Сайн байцгаана уу та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. За цөмөрөө одоо энэ бичлэгээрээ энэ оныхоо энэ сарынхаа шинийн нийт талаарх мэдээллийг хүлээн авцгаая. За энийг дөрвөлжин ингээд нэг хүснэгтэй гайз. Энэ хүснэгт дээрээ одоо шинийн нэгэнд нь болж байгаа энэ нэрэг яа шинийн нэгэн болоод байна гэдгийг би одоо энд харуулж байна гэсэн үг. Нармайн сармайн хоёулаар 0 хэмтэй холбогдсон байгааз яг ийм холбоосыг энэ тооцооллыг шинийн нэгэн гэдэг байгаа. За шинийн нэгэн маань яасан бэ гэхээр одоо цөмөрө харах юм бол одоо энд орж ирж байна. Харж байна уу? 2025 оны 10 дугаар сарын 21-нд Улаанбаатарын цагаар 20 цаг 25 минутад гэсэн үг. Тэгэхээр яг одоогийн миний харуулж байгаа энэ мэдээлэл бол оройны 20 цаг 25 минутанд болж байгаа мэдээлэл гэсэн үг. Ойлгомжтой байгаа зү. За тэгэхээр шинийн нэгэн маань тооцоолуур дээр яаж харагдаж байна вэ гэхээр нармайн сармайн хоёулаа 28 хим 22 минутанд жинлүүрийн хортод орсон байна. Шинийн нэгэн маань. За нар сар хоёулаа жинлүүрийн ордод тийм ээ 28 хим орчим нэгдэн шинэ эргэлтийн энергийг үүсгэх бөгөөд энэ нь харилцаа, тэнцвэр, хайр, хамтын ажиллагаа, дотоод уялдаа гэх мэт зүйлсэд гүн нөлөө үзүүлнэ. Ерөнхийдөө одоо ингээд шинэ сар гэдэг нь тийм ээ шинэ эхлэл, шинэ мөчлөг гэж одоо эхэлж байгааг гэлтэгдэг байгаа. Тэгээ жинлүүрийн шинэ сарын маань ерөнхий утга учир нь болохоор жинлүүрийн ордод тохиож байгаа учраас хамгийн гол сэдв нь болохоор харилцаа ба тэнцвэрийг илтгэнэ. Яагаад гэхээр та бүхэн мэдж байгаа тийм ээ жинлүүрийн ордод ч угаасаа л харилцаа болон үнэн мөнийг илэрхийлж байдаг энерги байгаа. Тэгэхээр энэ үеэр бид те одоо би өөрөө бусдаагаа яаж харилцдаг юм бэ? Өөртөө болон бусдад хэр шударга, хэр зэрэг инэрэнгүү ханддаг юм бэ гэдгээ цөмөрөө ингэж эргцүүлж үзэхэд маш тохиромжтой зөв цаг хугацаа байгаа юм аа. Маш сайн дүгнэлт хийх ёстой гэсэн үг. Тэгээд энэ сар чинь тийм ээ би ба бид гэдгийн энэ хоёрын дундах тэнцвэрийг олох хэрэгтэй гэж байгаа. Яаж ингэнээр ойлгох вэ гэхээр хит их өгөх эсвэл хит ингээд чив чимээгөө дуугүй байх аль аль нь тэнцвэр алдагдаж байгаа эсхийг шалгаарай. Шалгах хэрэгтэй гэсэн үг байхгүй юу? Тэгээд гол түлхүүр өгс нь ямар түлхүүр өгс байна уу гэхээр хайр, шударга байдал, тэгээ гоо сайхан, бидний хамтын ажиллагаа, бидний ив найрамдал тийм ээ. Тэгээд айгүй тийм зөв боловсон харилцах буюу дипломат харилцаа. Аяраа сэтгэл зүйн төвшөнд ингээ хэлэх юм бол бид нар ингээд уур бухимдлыг намдаах хэрэгтэй, зөөлөн уян хатан байх хэрэгтэй. Зөөлөн энергийг давамгайлуулах юм бол айгүй сайн байна гэсэн үг. За тэгэхээр бидний 12 орд тус бүрд одоо энэ чинь ингээд энергиэрээ үйлчлдэг гэсэн үг байхгүй юу? Яаж үйлчлэх вэ гэхээр одоо орд болгонд тийм ээ яаж нөлөөлөх вэ гэсэн үг. За тэгэхээр одоо энэ хоньны орд маань агаад хоньны ордны та бүхний энэ энерги болохоор 7 дугаар гэрийн орон зайд явагдах юм аа. За тэгэхээр хоньны ордууд маань цөмөрөө юуг анхаарах вэ гэхээр цөмөрөө ингэн нэгсэндээ бусдыг удирдах гэж ерөөсөө яарч болохгүй. Харин ч эсрэгээрээ тэднийг сонсоод тэр хүмүүстэйгээ хамтдаа шийдвэр гаргавал сайн баа. Ялангуяа шинжлэлд орж ирж магадгүй зүйлс нь болохоор та нарын харилцаа, та нарын гэр бүл, түншлэл, шин шатанд орж болжгүй. Тэгээд хинтээ хамт байхыг хүсэж байгаа гэдгээ айгүй зөв тодорхойлох хэрэгтэй байгаа шүү. За одоо манай үхрийн ордныхан маань болохоор тийм ээ одоо энэ 6 дугаар орон зайд энерги нь явагдана. Тэгэхээр цөмөрөө юуг анхаарах вэ гэхээр өөрийгөө ерөөсөө ядраажлахгүй, дарамталж болохгүй, хит их ажиллаж болохгүй, тэгээд хит их амраа твтэйдэж одоо ерөөсөө болохгүй. Энэ хоёрын тэнцвэрийг ингээд яг 50-50 хуваалахгүй бол аль нэг нь гажуудах юм бол нэг бол ажилчин асуудалтай болно. Эсвэл нөгөөтэйгөөрөө эрүүл мэндчин асуудалтай болно гэсэн үг. Тэгэхээр энэ энергиуд чинь тийм ээ одоо бараг 17-наас эхлээд 25-ны хооронд явагдах ёстой байхгүй юу? Зарим нөхцөлд хүмүүс хит их мэдрэг байдаг учраас арай эрт явагдаж болзошгүй байгаа. За тэгээд ажлын хэв маягаар тийм ээ хэв маяг чинь өөрчлөгдөж болзошгүй. Та нарын өдөр тутмын дэглэм, эрүүл мэндэд шин дэг журам тогтох одоо ийм таатай үе байгаа. Тэгээ тогтоовуулж баш сайн гэсэн үг.
За цаашлаа зөмөрөө ихрийн орд те. Манай ихрийн ордууд маань яаж ийн гэхээр одоо 5 дугаар гэрийн орон зайраа орж ирнэ. Тэгэхээр та нар маань яах ёстой вэ гэхвэл хэд олон зүйлд те сэтгэл санаагаа хуваагдуулж өрөөсө болохгүй. Яг нэг зүйл дээр маш тогтвортой байх шаардлагатай. Тэгээд та нар дээр ингээ ямар гоё шинжилэлд орж ирэх боломжтой вэ гэхээр шинэ хайр дурлал, үр хүүхэд, өшөө дээрээс нь бүр бүтээлч төсөөлд шинэ эхлэлд одоо ингээд хөл тавьж болзошгүй юм яриг байгаа шүү. За манай мэлхийн орнууд болохоор цөмөөрөө юуг анхаарах вэ гэхээр одоо 4-р гэрийн орон зайд орж ирж байгаа учраас ямар ч одоо тийм одоо гэр бүлийн зөрчил гэж байдаг штэ. Гэтэ заавал гэр бүлийнх ч гэдэг аахгүй ерөнхийдөө бол ингээд зөрчилдөөнөөс зайлсхийх гэж бүхнийг тэгээ өөрийнхөө сэтгэл дотроо ингээд дараад байх хэрэггүй нэгсэндээ сэтгэлээ ингэж дарамтлж болохгүй шүү гэдэг зөвлөгөө хүргэж байгаа. За тэгээд одоо гэр бүл, орон байр, сэтгэлийн аюулгүй байдлыг анхаарах юм цаг хугацаа байгаа. Яагаад гэвэл 4-р гэрийн орон зай чинь энэ энергийг илэрхийлдэг байхгүй юу? Sorry. За одоо манай Арслангийн орныхаа. Арслангийн орныхаа маань болохоор Тэнгэрийнхаа зууны 3 дугаар орон зайд байрлана. Тэгэхээр та нар маань одоо бүхнийг те өөрийнхөөрөө болгох гэж хичээгээд байхгүйгээр харин ч айгүй дэмэвтэй, зүйтэй харилцах хэрэгтэй байгаа шүү. Тэгээд мэдээжийн хэрэг та нарт хаана өөрчлөлт гарч болзошгүй вэ гэхээр ойр орчны харилцаа болон дүүнертэй хамаатан садантайгаа тийм ээ одоо өөрчлөлт харилцаа сайжрах эсвэл муудад сайдах нь бол та нарын өөрсдийн одоо сонголтоос үүдэх учраас мэдээж эерэг байлгахыг хичээх хэрэгтэй. Тэгээд нэмж хэлэх юм бол бичиг баримтууд эсвэл бүр ингээд суралцах орчинд чинь ингээд шинэ боломжууд гарч иж болзошгүй байгаа. За одоо манай охины орныхны нэрг нь болохоор 2 дугаар орон зайд байрлаж байгаа. Тэгэхээр та нар маань өөрийнхөө дутууг те үнэлэх эсвэл ингээ хит их дүгнэлт хийхээс болгоомжлох хэрэгтэй. Өөрийгөө ерөөсөө шүүгээд болохгүй хит их дүгнээд те өөрийгөө элдв янзаар бас ингээд шахаж дарамтлж болохгүй гэсэн үг. Тэгээд өөрчлөлт гарах боломжууд юу байна вэ гэхээр мэдээж эн чинь мөнгөний орон зай байдаг, энергийн орон зай байгаа учраас та нарын орлого, санхүү, өөрийн чиндээ үн цэнийг дахин тодорхойлох ийм үе шаттай цаг хугацаа энерги орж ирж байгаа гэсэн үг. За охины маань дараа манай жинлүүрийнхэн байгаа. Жинлүүрийнхэн маань болохоор Тэнгэрийн зурагны 1-р орон зайд та нар маань энерги нэдвч чинь. Тэгэхээр та нар маань бусдад таалагдах гэж ерөөсөө өөрийгөө алдаж болохгүй шүү. Бусдын төлөө өөрийгөө хувиргаж болохгүй гэсэн үг байхгүй юу? Тэгээд хаана өөрчлөлт гаргаж болох вэ гэхээр энэ сар бол те өөрийн чинь шин сар, тэгээд шинэ хайр, гадаад төрх, өөрийгөө илэрхийлэх, амьдралынхаа чиглэлээ ингээ шинжлэхэд айгүй зөв тохиромжтой цаг үе байгаа. За одоо манай хилэнцийнхэн маань болохоор Тэнгэрийн зурганы 12 дугаар орон зайд байрлана энерги нь. Тэгэхээр юу идэх гэж гэнэ үү, юуг анхаарах вэ гэхээр цөмөрөө хит их өнгөрсөндөө ингээд уусаад байж өрөөсө болохгүй. Тэгээд айгүй гоё дэм гэгээлэг, шинэлэг зүйлийн эхлэл тавихад одоо оюун санаагаа чиглүүлэх хэрэгтэй. Та нарт гарах одоо ингээд өөрчлөлтүүд юу байж болох вэ гэхээр сэтгэлийн гүнд байгаа зүйл даалд байдаг айдас чинь, хуучин, дурсамж чинь одоо гарч ирэх юм бол эдгээрийг эмчлэх хэрэгтэй юм цаг үе байгаа гэж ойлгоорой. За одоо манай нумынхан маань болохоор Тэнгэрийн зурганы 11 дугаар орон зайд энерги нэдвч орж ирнэ. Тэгэхээр та нар маань өөрийгөө ерөөсөө мартаж болохгүй. Хүмүүсийн төлөө оршиж болохгүй. Хүмүүс таалагдах гэж те өөрийгөө мартаж ерөөсөө болохгүй. Яагаад гэвэл та нарын идэвчж байгаа энерги болохоор найз нөхөд, хамт олон, тэгээд хамтын зорилго, нийгмийн харилцаа гэд энэ энергиудэд шинжилтийн энергиээр явагдаж эхэлнэ. Тэгэхээр ийм том шинжилэлт явагдаж байгаа үед өөрийгөө гээж болохгүй, өөрийгөө мартаж болдоггүй байгаа шүү. За одоо манай материал ордныхан маань болохоор Тэнгэрийн зурганы 10 дугаар орон зай та нарын маань энерги төгсөж орж ирж байгаа учраас одоо ингээд сэтгэлээ мартаж болохгүй. Сэтгэлээ одоо
тэтгэх хэрэгтэй гэсэн үг. Яагаад гэхээр та нар маань хэтэрхий их ажиллаа, тэ хичээлээ бодоод ажлынхаа төлөө зүрх сэтгэлээ мартаад зүрх сэтгэлээ хайхрахгүй орхичих үе. Тэгэхээр өөрийнхөө зүрхийг, сэтгэлийг сайхан хайрлаарай. Сэтгэл зүрхээ сайн дэмнэж өгөөрэй. Тэгээд өөрчлөлт гарах боломжууд хаана байна уу гэхээр та нарын ажил мэргэжил нийгэмд одоо тий ямар байр суурь эзэлж байгаа тэр суурь чинь дахин тодорхойлогдож болох үз ийм өөрчлөлт авчиж болох үз шинэ сар энерги байгаа шүү. За одоо манай хумхын ордныхан маань болохоор та нарын маань энерги тий Тэнгэрийн зургийн 9-р орон зайд байрлаж орж ирж байгаа. Одоо энэ гэсэн үг. Тэгэхээр та нарын маань энерги нь одоо ийм суралцах, аялах, итгэл үнэмшилчин өөрчлөгдөх, оюун санааны өсөлт орж ирж байгаа одоо энэ энерги байгаа шүү. Тэгээд хитрхи ингээд бүр хит холоор ингээд яваад ээлгүй яг ингээд өөрийн байгаа те суусан газар шороогоо нэгсэндээ яг хийж байгаа зүйлээ маш сайн баталгаажуулах хэрэгтэй гэсэн үг. Тэгэхгүй бол номын ордод ингээд байрлаж хаар хит хол руу нисээ авчих гэдэг байхгүй юу? Тэгэхээр анхааруулга нь болохоор суурэ баталгаажуулаарай. Бити их дэндүү холоор нисээрэй гэж байгаа. За одоо манай загасны ордныхан. Загасны ордныхан маань болохоор Тэнгэрийн зургийн 8 дугаар орон зайд байрлана. Тэгэхээр та нар маань хит хамааралтай болох эсвэл ингээд өөрийгөө бүр хит их нээхээсээ одоо айж өрөөсөө болохгүй. Яагаад гэхээр одоо энэ чинь ингээд 8 дугаар орон зайд байрлалчингууд та нарын ингээд сэтгэл зүйн холбоо үүсэж болзошгүй, хөрөнгөө хувааж болзошгүй тийм ээ. Итгэлцэл ба ойр дотн харилцаанд шинэ хэрэгэлт гарч ирж болзошгүй байгаа. За тэгээд ийм мэдээллүүдийг та бүхэндээ хүргэлээ. Энэ мэдээллүүдийг та нар маань өөрсдийнхөө мандалд ордороо сонсороо. Хэрвээ мандалд ордоо мэдгүй бол мэдээж нарны ордороо сонсно. Тэгээд мэдээжийн хэрэг та нарын маань айл ордод те ямар их гаригууд ингээд олноороо бөөгнөрсөн байгаа. Тэр гаригийг одоо тэр ордуудыгаа бас түлхвэх уншаарай. Бишээ сонсоорой. За ингээд та бүхэндээс онлайн шин сарынхаа энерги мэдээллийг хүргэлээ. Тэгээд бүгдээр нь амжилт хүсье. Бүгдээрээ энэ шин сарда сайн сайхан эвтэй найртай, хайр дурлал, тэнцвэртэй байдалтай бүгдээрээ сайхан эрүүл сар бол байх болтугай гэж дахин хүсье. За ингээд дараагийн имчилгээрээ иргэн уулзцгаая. Баярлалаа. Баяртай.